Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын их хурлын гишүүн Алтан Шагаа, Амар Баясгалан, Мандхаа, Мөнхбаатар, Тэмүүжин, Уян гишгийн нартай хамтран Монгол Улсын үндсэн хууль заасны дагуу хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсрууллаа. Монгол Улсын үндсэн хуулийн 20 дугаар зүйлийн 1-р хэсэгт Монгол Улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын их хурл хадгална гэж 25 дугаар зүйлийн 1-р хэсэгт Улсын их хурлын төрийн дотоод гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хилцэж болох бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүр ихэд хадгал шийдвэрлэнэ гэж зааж мөн хэсгийн 1-р заалтад хууль батлах нэмэлт өөрчлөлт оруулах гэж тус заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсын засгийн газрын 29-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-1-14-т хүний эрх эрхчлөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, үндэсний хууль тогтоомжийг хүний эрхийн олон улсын гэрээ конвенцэд нийцүүлэх ажлыг үе шатаар хэрэгжүүлэх, хуулиас давсан зохицуулт бүхий дүрм журмуудад дүн шинжилгээ хийж цэгцлэх арга хэмжээ авна гэж заасан. Парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан байгууллага буюу нийтлэхээрээ гүйцэтгэх хэрэгслийн байгууллага шилжүүлэх нь олон улсын жишг төдийгүй манай улсын хууль зүйн тогтолцоонд хэвшиж буй ойлголт болно. Парламент нь хэм хэмжээ тогтоох эрхийг бусад албан тушаалтан байгууллага зөвхөн хуулиар шилжүүлдэг бөгөөд хуулиар эрх олгогдсны дагуу батлах эрх зүйн дэд актын агуулга хүрээ хязгаарыг хуульд тодорхой тусгах шаардлагатай байдаг. Энэхүү эрх зүйн дэд актын зарим тодорхой хэсгийг захиргааны хэмжээний акт гэсэн нэршлийн хүрээнд хууль тогтоомжийн тухай хууль, захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын их хурлын тухай хуулийн хүрээнд зохицуулж байна. Захиргааны ерөнхий хуулийг 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээс өмнө захиргааны хэмжээний акттай холбоотой харилцааг засгийн газрын тогтоолоор баталсан журмын хүрээнд зохицуулж байсан байдаг. Харин захиргааны ерөнхий хууль батлагдах, хуульд захиргааны хэмжээний актыг батлах их сурвалж, үндэслэл, актад тавигдах шаардлага, хүчин төгөлдөр болох нөхцөл, түүнийг хянаж бүртгэх мэдээллийн сан үүсгэх, мэдээллийн сангаас сонирхч этгээдийг мэдээлэлээр хангах зэрэг харилцааг тодорхой тусгасан хэдий ч захиргааны хэмжээний актыг батлах субъектыг захиргааны байгууллага гэсэн нэр томьёоны хүрээнд ерөнхий шинжээр тусган зохицуулсан байдаг. Монгол Улсын хэмжээнд 2025 оны 9-р сарын байдлаар 2400 орчим захиргааны хэмжээний акт улсын нэгдсэн бүртгэлтэй байх бөгөөд захиргааны ерөнхий хуулийн 64-ийн 2 заснаар Монгол Улсын ерөнхийлөгч засгийн газрын баталсан захиргааны хэмжээний акт нь улсын их хурлд хөрвүүлдэг зохицуулттай. Мөн энэхүү захиргааны хэмжээний акт нь хууль тогтоом зааснаар нийтлэг байдлаараа дээд шатны байгууллага захиргааны шүүхийн хяналтад зарим субъектийн баталсан захиргааны хэмжээний акт нь үндсэн хуулийн цэцээр хянагдах боломжтой байдаг. Эрх бүхий этгээдийн шийдвэр үйл ажиллагаа нь шүүх болон үндсэн хуулийн цэц буюу шүүх хэрэгтлийн байгууллагын хяналтад байх нь Монгол Улсын үндсэн хуулийн суурь үзэл баримтлал зарчим төдийгүй хууль дээдлэх зарчим хүний эрхийг хамгаалахад өндөр ач холбогдолтой. Гэвч захиргааны ерөнхий хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө хууль тогтоох практикт нийт дээр заавал дагаж мөрдөх үйлчлэн байнга давтагдах шинжтэй эрх зүйн хэм хэмжээг бий болгох тогтоох эрх мэдлийг байгууллагын дотоод үтцийн нэгжид шилжүүлэх явдал бий болсон байдаг. Тухайлбал Улсын их хурлын байнгын ороо дид хорон захиргааны хэмжээний актын шинжийг агуулсан шийдвэр гаргах эрх мэдлийг шилжүүлсэн цөөнгүй хуулийн зохицуултууд өнөөдөр ч үйлчилж байна. Улсын их хурлын байнгын ороо дид хорон Улсын их хурлын үйл ажиллагааны зохих салбар чиглэлээр байгуулагддаг хуулийн этгээдийн эрхгүй дотоод үтцийн нэгж төдийгүй шийдвэр нь шүүх болон үндсэн хуулийн цэцэд хяналтад байдаггүй, түүнчлэн баталсан шийдвэрийн бүртгэлийн сан байхгүй, лавлгаа мэдээлэлээр иргэд хуулийн этгээдийг хангах нэгдсэн зохицуулт байдаггүй болно. Нөгөөтэйгүр Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйл зааснаар Улсын их хурл нь хууль тогтоох онцгой бүр эрхийг эдэлдэг бөгөөд Улсын их хурлын тухай хуулийн 22-ийн 5-д хуульд өөрөө заагаагүй бол байнгын ороо нийтээр дагж мөрдөх хэмжээ тогтоосон дүрм журам батлахгүй гэж заасан хэдий ч дээрх зохицуултын хуульд өөрөө заагаагүй бол гэж заасан нь нийтээр дагж мөрдөх хэм хэмжээг байнгын орооны түвшинд батлах эрхийг олгосон явдал болоод байна. Энэ нь Улсын их хурлын 126 гишүүнд хадгалагдах хууль тогтоох эрх мэдэл байнгын орооны түвшинд шилжиж байнгын орооны гарсан шийдвэр нь шүүх үндсэн хуулийн цэцгийн хяналтанд байхгүй байгаа нь Монгол Улсын үндсэн хуулиар заасан суурь зарчим, эрх мэдлийн тэмцэл, ашиг сонирхол хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандаж эрхээс сэргийлэх эрхийг зөрчих үр дагаврыг үүсгэж байна. Иймд хууль тогтоомжийн тухай нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн хуулийн дагуу боловсруулсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
авилгалын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын их хурлын хэн шалгалтын тухай өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн тухай өөрчлөлт оруулах тухай, нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, төрийн албан агчийн ёс зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болно. Хуулийн төслийн үзэл баримтлал хуулийн төслийг хэлцэхийг дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдал баярлалаа. За сайн зэрэг гишүүд баярлалаа. Төслүүдийн талаарх хууль зүйн байнгын орон санал дүгнэлтийг